Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг таймлан хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп татварын багц хуулийг баталгаар шахаж байгаа. За энэхүү хуулийг батлах өдрийг 7 дугаар сарын 4-ний өдөр гэсэн ийм хугацааг өгч байгаа. За учир нь гэвэл 7 дугаар сарын 4-ний өдөр нь Америкийн нэгдсэн улсын үндсийн тусгаар тогтнолын өдөр байдаг. За тэгэхээр энэ өдрөөс өмнө уг татварын багц хуулийг батлах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. За үүнийг баталж одоо ерөнхийлөгч албан ёсоор сүүлийн одоо гарын үсэг зурхын тулд тус одоо хуулийн төслийг Сенатын танхимаар батлах ёстой учраас энэ талаар санал хураалтууд явагдаж байна. За Трампын сонгуулийн кампанит ажлаар амласан гол зүйл нь бол нийгмийн даатгалын орлогын татвар буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад наснуудад жил бүр олгодог мөнгийг одоо хасах ийм зүйлийг бол ярьж байгаа. За энэ зүйлийг бол амласан. За тэгээд төлөөлөгчийн танхим энэ хуулийн төслийн энэ амлалтыг биелүүлж чадаагүй ч гэсэн 65 ба түүнээс дээш насны хүмүүс зориулсан стандарт сутгалын хэмжээг $4,000 хүртэл нэмэгдүүлсэн. За ингэж хасах хугацаа нь 2025-аас 28 он хүртэл үргэлжлэх юм байна. За гэр бүлтэй татвар төлөөлөгчид татварыг одоо хамтран мэдүүлэг өгөх тохиолдолд $150,000, бие даа мэдүүлэг гаргагчид $75,000 төлсний дараа хасалт одоо авах боломж нэмэгдэж бий болох юм байна. За мөн Сенатын бүгд найрамдах намын төлөөлөгчид болон нийгмийн даатгалын хөнгөлтийн хугацааг сонгохоор төлөвлөж байгаа юм байна. За ийм учраас өндөр настай Америкчуудад $6,000 хөнгөлт үзүүлэхийг санал болгож байгаа. За бүгд найрамдагчид мөн одоо энэ татварын хөнгөлтийг санхүүжүүлэхийн тулд олон сая одоо өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй орлого багатай Америкчуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох Medicaid-ийн одоо хязгаарлалт болон шаардлагыг нэмэж оруулж байна. Ингэснээр бол Medicaid-ээс хэмнэсэн мөнгөөрөө татварын хөнгөлтийг оруулах боломжтой болж байгаа юм. Холбооны засгийн газрын зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох Medicaid-д хийсэн энэхүү өөрчлөлт нь улс төрийн зөрчилдөөний гол үүсвэр болоод байгаа. За өөрчлөлтийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдгүү насанд хүрэгчдэд зориулсан ажлын байрны шин шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл энэхүү одоо хүмүүс нийгмийн одоо халамжийг авахын тулд тодорхой хугацаанд ажиллах шаардлагатай болж байна. За хуулийн төсөлд зааснаар шаардлагыг хангахын тулд 2026 оны 12 дугаар сараас эхлээд сард доор хаяж 80 цаг ажиллах шаардлагатай болж байна. За ингэснээр бол хөдөлмөрийн одоо энэхүү нийгмийн халамжаас авах боломж нээгдэж байгаа. За мөн энэхүү хөтөлбөрт бас санал болгож байгаа өөр нэг өөрчлөлт нь Medicaid-д бол жил болгон одоо шинжилж ордог байсан бол энэ удаа 6 сар тутамд бол тухайн одоо шаардлагат нийцжиж нийгмийн халамжтай холбоотой энэхүү эрүүл мэндийн одоо хөтөлбөрөөс халамж авах боломж болж байгаа юм байна. За Medicaid-д орохын тулд нэмэлт орлого болон оршин суух газраа баталгаажуулах шаардлагатай болж байгаа. За Сенатаас дэвшүүлж байгаа санал Medicaid-д илүү их хязгаарлалт тавьж байгаа. Энэ нь бол хуулийн төсөл нь цаашдаа төлөөлөгчийн танхимд буцаж ирэхэд бүгд найрамдагчдын хувьд бас асуудал үүсгэх магадaltaй. За тэдний дэвшүүлж байгаа хувилбар нь 2031 он гэд Medicaid-ийн зардал эдлэх хүн хэмжээгээ санхүүжүүлэхэд тусалдаг үйлчилгээ үзүүлэгчийн татварыг 6% байсан бол 3.5 хүртэл болгон бууруулахаар болж байгаа юм байна. За тэдгээр татвараас ялангуяа орон нутгийн эмнэлгүүдээс санхүүжилт авч ирсэн мужуудаас ирсэн бүгд найрамдагч намуудын одоо гомдлыг харгалзан Сенат бол уг танах үйл ажиллагаагаа түр хойшлуулж хөдөө орон нутгийн эмнэлгийн сангаас $20 тэрбум санхүүжилтийг нэмэх ийм шийдвэрийг гаргаж байна. За Сенатын дэвшүүлж байгаа хуулийн төсөлд 15 ба түүнээс дээш насны хүүхэдтэй насанд хүрэгчид сард 80-аас доошгүй цаг ажиллах эсвэл сайн дурын ажиллах шиг шаардлагатай бахар шалгуурыг чангатахаар санал болгож байна. За мөн Сенатын танхимаас Medicaid-ийн одоо тавьж байгаа ажлын шаардлага нь бүгд найрамдагч намуудын одоо намын гишүүдийн дэвшүүлж байгаа хатуу шаардлага гэж үзэж байгаа шаардлагыг биелүүлж байгаа нь олон одоо Америкчууд цаашдаа эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй байх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм байна. За энэхүү хуулийн төсөл нь мөн муж улсын болон орон нутгийн татварын сутгалын хязгаарыг нэмэгдүүлж байгаа. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын ардсан намын хяналтанд байдаг зарим хот суурингуудад бүгд найрамдах намынхан цөөн хідэн одоо суудал авсан байгаа. Тэгэхээр энэ гишүүдийн хувьд бол маш чухал асуудал болж байгаа. Одоогийн байдлаар татвар төлөөлөгчид холбооны татвар төлөх ёстой хэмжээнээс хэдийг суутгаж болох талаар одоо дурдахдаа $10,000 гэсэн ийм дээд хязгаар байгаа. Тэгэхээр энэ жил бол энэ хугацаанд дуусна. За шинэ хуулийн төсөл төлөөлөгчийн танхимын бүгд найрамдагчид $500,000 хүртэлх орлоготой гэрэлсэн хосуудын одоо энэ одоо мужийн болон орон нутгийн татварыг $40,000 болгон одоо суутгах хэмжээг нэмэгдүүлж байгаа юм байна. За энэ нь бол цаашдаа ч гэсэн бас маргааныг үүсгэх магадaltaй. За мөн
мөн Трампын сүүлийн засаглал буюу 2017 онд батлагдсан хуулийн дээд хязгаарыг 10,000 $10 байхаар тогтоосон. За бусад газруудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг холбооны төсөвт бас багтааж оруулахаар болж байгаа юм байна. За хуулийн төслийг батлах боломжийг энэ нь бол нэмэгдүүлнэ гэж найдаж байна. За мөн бага орлоготой 40 сая гаруй Америкчуудын хэрэгэлдэг засгийн газрын хөтөлбөр болох хоол тэжээлийн нэмэлт тусламжийн хөтөлбөрт шинжилт хийхээр хуулийн төсөл багтаасан байна. За энэхүү хуулийн төсөл зааснаар мууж улсууд тус хөтөлбөрт илүү их хувь нэмэр оруулахыг шаардаж байгаа. За мөн үүнийг бол холбооны засгийн газраас хэсэгчлэн санхүүжүүлэхээр болсон байна. За мөн хүүхдгүү ажлын чадвартай за тухайн хоол тэжээлийн нэмэлт тусламж хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн хувьд тавигдах шаардлагыг нь бас нэмж чангатгаж байгаа юм байна. Төлөөлөгчийн танхимаас дэвшүүлсэн хуулийн төсөл нь Трампын гарын үсэг зурсан зурах за мөн цаашдаа компанит ажлынхаа хүрээнд хэлж байсан амлалтуудаа биелүүлэхэд нь тусалцаа үзүүлнэ гэж үзэж байгаа. За мөн Трампын хувьд бол гарын мөнгө илүү цагийн цалингийн татварыг олохоо зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр орлогоос татвар авахгүй байхаар татварын шинжилгээг хийж байгаа. За энэ төлөвлөгөө нь бол Америкт үйлдвэрлэсэн автомашины зээлийг бас хасах боломжийг олгож байгаа юм байна. За төлөөлөгчдийн танхим хүүхдийн татварын хөнгөлтийг $2,000-оос 2028 он хүртэл $2,500 болгож нэмэгдүүлэхээр санал хураалт явуулж зөвхөн эцэг эх хоёулаа нийгмийн даатгалын дугаартай энэхүү байгаа тохиолдолд энэхүү хөнгөлтийг эдлэх боломжтой болж байгаа юм байна. Мөн энэхүү хуулийн төсөл бол олон шинэ хуулийн шинжилгээг оруулахаар төлөвлөж байна. За энэ нь бол цаашдаа Америкийн нэгдсэн улсын бүгд найрамд намаас гол хэрэгжүүлдэг татварын хөнгөлтийг бол өргөн хэмжээнд хэрэгжүүлэх за үгээрээ дамжуулж эдийн засгаад дэмжих юм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За нөгөө талаар Америкийн нэгдсэн улсын ардсан намын хэрэгжүүлдэг гол бодлого нь нийгмийн халамжийг дэмжих замаар нийгмийн тэгш бус байдал байгаа хүмүүсийн ахуй амьдралыг дээшлүүлэхийг оролддог. За энэ чиглэлд бол нэлээд ухралт гарах төлөвтэй ийм хуулийг бол баталж байгаа. За энэ хуулийг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө нэрлэхдээ том сайхан хуулийн төсөл гэж нэрлэж байгаа. За үүнтэй холбоотой эсэргүүцэл шүүмжил бол олон нийтээс ирж байгаа ч гэсэн хуулийн төсөл батлагдах хугацааг 7 дугаар сарын 4 гэсэн ийм хугацаа ерөнхийлөгчийн цугаас өгч байгаамаа.